сайн байцгаана уу. Улаанбаатар хотод байгаагийн төв цуглааныхаа прогч нэг эмэгтэйчүүдийн үйлчлэлийн Мартин амныхаа баярт ороод амьдсан. За нөхрийнхөө эмэгтэй дүү бэр хоёртой хамт баахан зураг дарж айлгуутлаа. Энэ өдөр ерөөсөн миний өнцөг олдохгүй. Яагаад хэрж нэмсэн юм байна? За тэгээд оройн ямар ч гэсэн нөхөртөөгөө хамт жохон баяраа тэмдэглээд авчихъя гээд яагаад бол 8-нд бид нэр цонжоо явахад төлөвлөж ирсэн учраас 7-нд кино үзчихье гээд. Тэгээд ариуна дүү маань хоёр хүүхдийн маань харж өгч байгаа болохоор бид тэр ингээд сул чөлөөтэй сайхан баяраа тэмдэглээд авчлаа. Киноныхаа цагийг хүлээнгээ хойлоо белуу хувааж идээд, бөөрөөр захиалж идээд, гоё ярилцаж суугаад сайхан цаг өнгөрсөн. За өнөөдөр 7-ны өдөр гэхэд энэ IMAX бол өстой битүү хүнтэй. Тэгээд энд бол ерөөсөө ширхгийн сарнай. Тэгээд багалсан цэцэг бялуу хоёр зүгээр л талах шиг зарагдаж байна. За тэгээд гэрлөөгөө орохдоо нөгөө хэдтэй бас айр зүр юм авч орохгүй бол өөртөө баярлсан хүмүүс чинь тийм ээ. За 8-нд бид нэр цанжинлуугаа явж гин. Хүү маань гэртээ нөгөө ингээд дураараа мөлхөөд ингээд нөгөө дураараа байгаа сурчгаар юу яадаг юм бэ? Гадуур явчихаар аашлаад ах юм. Бууж мөлхгөө дуурлаад. Тэгэд энэ бол одоо ингээд суугаараа унтна гэд ингээд уурлаад суугаараа унтж байгаа царай. За замаараа охиндоо бас нэг цаасан шувуу аваад цонжоо орсон. Мартин амин чинь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас охин маань бас эрхээ хамгаалуулах хэрэгтэй, эрхээ эдлэх хэрэгтэй. Тийм учраас охиноо зугаацуулах зорилгоор цаасан шувуу авчиж хийсгээд охин маань анх удаа цаасан шувуу хийсгэж үзсэн. Тэгээд уянаас нь бариад ингээд нөгөө алдчихваа гэдэг аюух салхитаас учраас ерөөсөө аюу хүчтэй уяагаа татаад байлээ. За тэгээд орой нөхөр маань мөс айлхаас өмнө ямарсан бүсэн дээр гараад авъя гээд бас тоглоод амьдсан. Энд цагаан канттай хар өмдтэй залуу өмнө аймгаас жуулгнаас маань ирсэн. Хятагаа ирж таалагчийн сургууль сурж байгаа. За тэгээ охтуудаа баярлуулаад бас чакуцд нь оруулсан. Өсвөлөнд сахал наачингуутлаа хоо өвлийн үг ингэж дуурдаг гэж байна. За бүтэнсээ өдөр бид нар цуглаан дараад нэрэн амгаах альмаагч хоёрыг хороо зочилсон. Эднийх Улаанбаатар хотод байранд амьдарч агаад тэгээд хонхорт газар аваад тэндээ ингээ хувийн байшин бариад агаарт ямар ч утаа унааргүй. Тэгээд маш энэ хонхорт маш гоё нам юм байт юм билий. Тэгээд өөрсдийнхөө хүссэн ийм гоё орчныг бүрдүүлээд ингээ амьдарч илээ. Яг л байранд амьдарч байгаа юм шиг цэвэр бохор бүх юмтаа сайхан гарсан. Аа хоёр баа. Эч гоё юм тий. Эч гоё юм тий. Яагаад байна? Тэгвэл яг тараад агуу читэн марья. Чарга. Чамаа гарах. Түлээ. Яа. Би нэрэн. Өдрийг сайхан хийдэж өгнөдөө. Янзалж аваад өнгөлүүлээ. Яа бацаа. Караа яагаад. За амралтын өдөр батата заагаад чанжуулсан. Ойрт батата заагаад чанжуугаагүй бүр сандсан байлээ. Говийнхны төлхөө хийж иддэг батата цай хоол шиг л.
Ингээд хүмүүс нөгөө нэг Аазыг буруугаар ойлгодог шүү дээ. Ааз цаа бол Ааз нэг үл ингээд нөгөө Аазыг эрүүл муугаар боддог шүү дээ хүмүүс. Тэсэж ингээд маалц ингээд байгаад амар аль тустай хэрэгтэй юм байна. Зайсан хийлд нэг юм нэг аалзны одоо танин мэдүүлэх аалзны тухай ойлголт өгөх юм нэг өдөрлөг болж ирсэн. Үсвэлээ. 타이르가 하나씩 이내가 진짜 갖고 왔지. 이내가 За энэ аалзны амьдралынхаа туршид гуйжуулсан арьс гэсэн. Амар. Зяа нөгөөд чи өлслөө ярьлаа гэд хаал авч өгсөн. Эрэгтэй хүмүүс яхаар дандаа ийм амар экстрем юм хийд юм бэ? Хүүхд доош нь алдчихвал яах юм? Тэр саашуу. За аалз үзгээр ирсэн чинь нөгөөд чинь тоглоомын төв хараад тоглоно гэд. Гэтэ миний охин дээр агтсан тоглоом байсан. Ганцхан энэ дээр л тоглосон. За тэгээ явж ясан чинь нэг зайрмаг харчхаад нөгөөдхийг авна гэд би тэд бүр 2-3 удаа эргэж ирээд хүлээгээд хүн нэртгүү те. Тэгээ тэр хооронд чинь нөгөө нэг хүүхэд маань төвчээр налагдаад бууж мөлхгөөд уурлаад айшлаад зөндөө юм болсон. Гэтэ ямар ч байсан хүлээж ямар ч байсан зарим авсан. Алдартай зарим авсан. Ой, чи юу хийсэн? Зам хийдэж байгаа юм шүү. Чи юу? Чи өнөөдөр юу хийв? Тавлаад хаалидээд. Тэгээд зам хийдээд тэгээд явна. Хай. Хай. Тоpo. Сөнимэн. Өглөөний. Сайхан амарсны миний аяр залтай. Тэгээс мэдлэг юм уу миний үз. Өглөөд л ингээд нэг хитэн сэгсээсэн хүмүүс ирэндээ. Гэтэ миний ууч ганцаараа унтдаг юм оо. Өглөөгөр уйл харна өөртөө авчираад тэгээд өвөр дотроос ирж байгаа. Сэгсээсэн. Энэ чимээг болцсон нөхдүүд ийм аюултай. Хөөе. Чимээг болцсон чинь анаагийнхаа үлдээсэн шоколадыг олж аваад сайхан идэж идэх хүн шүү. Аа? За та бүхэндээ охиноо танилцуулъя. За манай охиныг Хөсөөлөн гэдэг. Манай охин одоо 20 настай. Бороо ирсэн байна. Манай охин ажил хийдэг. Үгүй. Ажил хийгээд ээж аваагаа тэжээдэг, их мөнгө олж ирдэг байгаа манай охин. Тэгээд манай охин доороо 10 дүүтэй. Бороо ирсэн байна. Нэг Тэгээд нуутай. Тэгээд 2 дуутай арлаа штэ. за тэгээд Хөсөөлөн болохоор зэрэг амар гоё бүжгэлдэг. Би жашуун бал зүгбөө. Тэгээд за Хөсөөлөн бас машин барьж чаддаг. Чаддаггүй. Тэгээд аав ээжигээ ингээд ийш тийш нь машинаар ингээд машин унаа зөөж өгдөг. Үгүй би чаддаггүй. За Хөсөөлөн бас аав ээжийнхаа ингээд аав ээжийн хөхөнд аягүй сайн ордог. Тэгээд дэлгүүрлөө манай охин бас ганцаараа яваад хүнсээ зүглуулад ирдэг. Тэгээд ирээд ээж аавтай гоё хоол хийж өгдөг байгаа өөрөө. Чаддаггүй.